Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 3155 га газрыг хамарсан 300 орчим хогийн цэг бүртгэлтэй байна. Харамсалтай нь бид нийт хог хаягдлынхаа 90 гаруй хувийг ил задгаа болж устгасаар байгаа нь бидний уудаг ус, шимт өрсийг асар ихээр бохирдуулж байна. Гэтэл энэ нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх, хогийг эдийн засгийн эргэлтэнд оруулах том шилжилтийн өмнө бид ирээд байна. Өнгөрсөн 7 хоногт ус ундааны салбарын нэгдэн байгальд үлдэх мөрөө хэрхэн багасгах тухай чухал хилцүүлгүүдийг өрнүүллээ. Энэ бол Монголын ус ундааны салбарын доктортой сав баглаа бодлын форум 2026 юм а. Манай улсын хувьд 2025 онд нийт 2 сая гаруй тонн хог хаягдал хаягдсан гэсэн тоо судалгаа гарчээ. Тэр нь өмнөх он буюу 2024 оны гаргасан тоо үзүүлэлтээс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгэхээр энэхүү хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам өснө гэж мэрэгчлэнүүд үзээд байгаа бөгөөд энэхүү хог хаягдлын дийлэх хэмжээг нь Монголын ус ундааны салбарын хэрэглээний дараах хог хаягдал бол эзлээд байгаа юм а. Тэгэхээр энэхүү хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах уу, төр болон хувийн хөвшлүүд хоорондоо ямар арга хэмжээг авч ямархуу шийдлүүдийг хэрэгжүүлж энэхүү хог хаягдлыг багасгах вэ гэдэг талаар Mongolia Without Waste болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам MCS Coca-Cola компани болон Apo компаниуд хамтран өнөөдөр энэхүү ивентийг зохион байгуулад байгаа маа. Форумын гол зорилго нь мэрэгжлийн EPR холбоотой бүх оролцогч талуудыг нэгтгэх явдал бөгөөд үүнд нь MCS Coca-Cola, Apo компани зэрэг салбарынхан мөн байгаль орчин аялал жуулчлалын яам болон хог хаягдлын тухай хууль, түүний нэмэлт өөрчлөлттэй холбоотой бүх оролцогч талууд багтаж байгаа юм. Үр дүнд нь Монгол улсад EPR-ийн талаар сайн, тодорхой ойлголт бий болж, үүнийг яагаад яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ойлгох явдал юм. Өнөөдөр зохион байгуулж буй шалтгаан нь тун утгагүй Монгол улсад COP17 хурал болох гэж байгаа шүү дээ. Хог хаягдлын асуудал бол ууг нь иргэн болгон, айл өрх болгон анхаарах ёстой асуудал. Зөвхөн одоо хууль боловсруулагчид бол биш юм. Гэтэл өнөөдөр бас улсын хурлын гишүүдч бай, холбогдох яам харьяа газруудч бай, эсвэл одоо иргэдч бай хангалттай хэмжээнд бол анхаарахгүй байна гэж үзэж байна. Гэтэл эргээд харахад бид нар хогондоо булгацсан ус олох вэ? За Монгол улсад үүсэж байгаа хог хаягдал буюу ойролцоогоор 3.2 сая тонн хог хаягдал үүсэж байна. Энэ хог хаягдлын бид нар 90-с дээш хувийг газарт бушилж байгаа. За Монгол улсын 360 сум, аймаг хотууд бүгд нэг хог хаягдлын төвлөрсөн цэгүүдтэй тэндээ авчрал бушилж байна. За энэ төвлөрсөн цэгүүдийн газар нутгийн судалгаа хийгээд үзэх юм бол сүүлийн 5 жилд Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн цэг 5 дахин нэмэгдсэн. Га талбайн хувьд за нэг төвлөрсөн цэгт ойролцоогоор 10-аас 15 сая тонн хог хаягдал төвлөрсөн байх жишээтэй. За мөн одоо орон нутгийн төвлөрсөн цэгүүдийн газар нутгийн байршил тэлэлтийн хэмжээ бол жил болгон 5-аас 10% нэмэгдэж байна. За энэ маань юу хэлээд байна гэхээр бид нар гарч байгаа хог хаягдлаа ингээд булсаараа байх уу? Ингэх юм бол одоо энэ газар нутаг хэдийгээр томч гэсэн биднэрт бол ойрын ирээдүйд асуудал үүснэ. Тийм учраас бид нар явны түрүүнд энэ үүсгэж байгаа хог хаягдлаа багасгах хамгийн чухал байгаа их усүр дээр багасгах нэгэнт үүссэн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах байдлаар дахин боловсруулах асуудал маш чухал. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр манайх жил тутам одоо өнгөрсөн жилүүдийн дүнгээр дунджаар жилдээ 2.7 сая тонн хог гаргаж байна. Энэ хогныхоо ихэнх хэсгийг бид нар газар болж байна. 97% нь газар болж байна. 2.7 сая тонн хог гэдэг чинь өмнөх жилдээ харьцуулахад 35%-аар өссөн ийм дүн. За тэгээ 97% нь газар бушилж байна, 3% нь дахин боловсруулж байна. Хогийг бол нөөц боломж гэж харъя. Дахин боловсруулъя гэд одоо дахин боловсруулахдаа эрчим хүч, бордоо, түлш. За тэгээд мэдээж одоо ус ундааны сав, баглаа бод янз бүрээр дахин боловсруулж шít. Энэ байдал тэр дэвшилтэд техник технологи руу ахиа гэдэг ийм асуудал яригдж байгаамаа. Макро түвшинд төрийн болон одоо орон нутгийн удирдлагууд
хог хаягдсан асуудлыг мэддэг, ярьдаг. За олон улсын байгууллагууд ч байна. Хоорондын уялдаа бол маш муутай. Бодлогын хувьд ч болон одоо нэгдсэн тийм тогтолцоо бүрдүүлж чадахгүй үдий хүрч байгаа. Тэгээд ирэхээр зэрэг энд ингээд бодит ажил болгоод үзүүлэх нь зөв юм байна. Тийм учраас хувийн хвшлээс одоо MCS Coca-Cola компани эхний ээлжинд түүхийдээ импортоор авдаг түүхийдийг орлуулахаар дотоодын дахин боловсруулсан түүхийдийг ашиглая. Дахин боловсруулалтын процесс дээр нь хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна. За тэрийг хөрөнгө оруулалт манай нийлүүлэгч хийчих юм бол бид нар тэр түүхийдийг авъя. Ингээд эхний одоо түүхийдийг дотоодын дахин боловсруулсан түүхийдээр орлуулах, импортыг оруулах, ажлын байр бий болгох. Энэ одоо дахин боловсруулалтын салбарт анхны одоо суур үлгэр жишээ юм түүчээсэн үйлдвэр одоо байгуулчвал бид нар ингээд түүхий давъя гэсэн ийм үндслээр одоо ковидын өмнө 2017-8 оноос энэ хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Тэгээд TML пластик үйлдвэр байгуулагдсан. TML пластик үйлдвэрийн 21 онд ашиглалтанд орж явсан. За манай үйлдвэрийн тэгэхээр TML пластик үйлдвэр байгаа. За тэгээ Монголд үүсэж байгаа PET төрлийн ус ундааны хонзор савыг дахин боловсруулах зориулалтаар байгуулагдсан үйлдвэр. Үйлдвэрлэгчдээс гарсан хэрэглэгчдээр очиод хог хаягдал бий болж байгаа ус ундааны хонзор савыг их усүр дээрээс нь манай Smart Solution компани цуглуулж авчираад за тэгээ түүхийдийн эхлээд бол английн ялгалт явагдана. Үүн дээр бол шошгоноос нь салгах, мөн бусад одоо нэг өөр өнгийн савнуудыг ялгах, тунгалаг савыг ялгах, ахуйн савыг ялгах гэх мэтчлэн английн ялгалтуудын процесс эхлээд болдог. За тэгээд бэлтгэсэн бэлэн болсон түүхийдээ дараагийнхаа шат амжилга руу оруулаад за манай үйлдвэр болохоор Европын холбооны Sorema, Irema гэсэн хоёр том үйлдвэрлэлийн дахин боловсруулах шугамтай. За тэгээд Sorema шугам дээр болохоор бэлтгэсэн түүхийдээ ангилж угаагаад тэгээд хэрчээд бохирдлоос нь салгаад хатаагаад тэгээд ийм хэрчтэй сэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Энд бас харагдаж байгаа. За тэгээд дараагийн шат амжилга буюу Irema тоног хөрөмж рүүгээ оруулаад хайлуулад вакуум орчинд өндөр температурт хайлуулж таалсжуулж хөргөөд тэгээ үрэл хэлбэртэй дараагийн нэг ус ундааны савны түүхийдийг бэлтгэдэг гэсэн үг. За тэгээд одоо уг бэлтгэсэн түүхийдийг нь дараагийн үйлдвэрт аваачаад хуруу сав болгоод за тэгээд тэр хуруу савыг болохоор одоо ус ундаа үйлдвэрлэгчд маань аваад өөр өөрсдийн хэвэнд ингээд үлээгээд одоо дахин боловсруулсан савлгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байна гэсэн үг байна. За одоо бид нар эхний одоо бүтээгдэхүүнүүд маань гараад ирсэн. Өөрөөр хэлбэл Bonaqua усны савлгаа нь 100% дахин боловсруулагдсан одоо түүхий дээр хийгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл импортоор бид нар худалдаж авдаг байсан одоо мөхлөг буюу тэр үрлээ дотоодоос авт нийлүүлж байгаа гэсэн үг. За Апо компани маань сая 2024 онд 100 жилийнхаа ойгоо тэмдэглэсэн байгаа. 100 жилийн ойгоороо бид нар яг стратеги шинжилээд доктортой хөгжлийн чиглэлээр бахархалт Монгол доктортой хөгжлийн стратеги баталсан тузын төвшөнд батлаад тэгээд хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний зэрэгцээгээр ер нь Апо компани нь үүсгэж байгуулагдсан цагаасаа эхлээд ер нь яг нөгөө хүмүүсийн илүү сайн мэддгээр нөө социализмын үед шил авна гэдээ ер нь бид нар нөгөө айгуу сайн мэддэг те. Тэгэхээр ер нь үүсгэж байгуулагдсан цагаасаа эхлээд шилээ татаж аваад эргүүлэн ашигладаг байсан. За яг одоо бид нар энэ шил татаа авалтаа идэвхжүүлэх чиглэлээр ер нь ажлуудыг нэлээд олон жил бас ингээд жил дараалаад хийсэн юм аянуудыг бас зохион байгуулад явдаг байгаа. За яг энэ жилийн хувьд гэх юм бол бид нар Улаанбаатарт байршилтай сөөхүүдийн дунд болон GS-ийн 6 ийм салбар дэлгүүрүүдээр бид нар нэг туршилтын шил татаа авалтын ажлыг уралдааныг бас дамжуулаад хийж байгаа. За ер нь Улаанбаатарын сөөхүүд маань бол маш идэвхтэй оролцож байна, хамрагдаж байна. За тэгээ GS-ээр бас ер нь иргэдэд хогоо ялгах те англиж ялгаад тушаах гэсэн иймэрхүү дадлыг энэ Апо компани бас ингээд шилээ дахиж авч ашигладаг шүү гэсэн бас нэг мэдээллийг нь түгээх чиглэлийн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. За тэгээд компани нь өөрөө болохоор эргэлтийн сав баглаа бодлын менежментийн алба гээд тусдаа бас албатай тухайн алба маань өөрөө энэ эргэлдүүлж авч ашигладаг энэ бүтээгдэхүүнүүдийнхаа шилнүүдийг татаж аваад ингээд ашигладаг байгаа. Одоогийн байдлаар бид нар 21 аймаг 18 аймагаас нь шилээ татаж авч ашиглаж байна. За нийтдээ ер нь хамгийн сүүлийн тоогоор 794 энэ шил цуглуулах цэгүүдээс харилцагчдаас шилээ татаж авч байгаа гэсэн юм тоо байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас бол одоо хөгжлийн урт болон дунд богино хугацааны бодлогын баримтчүүдэд
За энэ хог хаягдлыг одоо ландфиллийн аргаар одоо булах те хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах. Энэ хөгжлийн бодлогын баримтчгуудаар нэлээдгүй олон заалтууд ингээ бүр нэршлэр нэр томьёогоор суучихсан байна. Улаанбаатар хоттойгоо тодорхой сонгосон аймагуудтай бас энэ хог хаягдлын менежмент зохистой хэрэглээ. Энэ чиглэлээр бол хог хаягдлыг булах одоо дахин одоо тий боловсруулах энэ чиглэлээр бол бас төрийн хувийн хвшлийн түншлэлээр бол тодорхой төсөл санаачлаад хувийн хвшлүүд маань төртөөгөө хамтарч ажиллах бүрэн бололцоотой шүү гэдэг талаараас бид мэдээлэл өглөө. Тэгэхээр үүнийг хэрхэн санхүүжүүлж болох вэ гэдэг асуулт нь Монголын хог хаягдлын менежментийн хувьд үргэлж асуудал байсаар ирсэн. Учир нь Монгол бол нэг талаас жижиг улс. Хог хаягдлын хэмжээ нь тийм ч их биш тул дахин боловсруулах байгууламжид асар их хөрөнгө оруулалт хийхийг зөвтгөхөд хэцүү байдаг. Гэвч дахин боловсруулснаар хуванцар сав эдийн засгийн хувьд үр ашигтай болж байна. Өмнө нь зүгээр баглаж боогоол хятад руу тээвэрлдэг байсан бол энэ зүйл огт өөр болсон. Одоо та энд нэмэн үртэг шингээж чадна. Та байгаль орчноо цэвэрлэж, санхүүгийн үр ашигтай бусад дагалдах бүтээгдэхүүнийг бий болгож, эцэст нь бүх зүйлийг санхүүжүүлэх боломжтой болгож чадна. Тэгэхээр дахин боловсруулалт хийх нь эдийн засгийн хувьд ашигтай болох цаг нь иржээ. Бусад хог хаягдлын менежментийн хувьд хогийн цэгүүдтэй ажиллах тал дээр одоо биомасс, биоэрчим хүч гэх мэт технологиуд бий болсон. Мөн хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн хувьд санхүүжүүлж болох үз ашигтай байх тийм хэмжээнд хүрч байна. Хурал дээр дурдсанчлан төр засгаас хэдэн зүйлийг тогтоож өгөх чиглэл хэрэгтэй байна. Суур дүрм журм болон зарим дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ үүнийг үндсэндээ хувийн хвшлийнхэн удирдан чиглүүлж чадна гэж бодож байна. оны хууль хог хаягдлын тухай хууль нь өөрөө дайжгүй суурьтай боловсруулагдсан мөртлөө бодит байдал дээр хэрэгжил тунтааруу байгаа юм. Тэр утгаараа байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн яам байнгын орооны дэргэд захирамжаар 2025 оны 10 сарын 8-нд энэ хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэн дээр хяналт шалгалт хийх шаардлагатай саналын төсөл боловсруулах ажлын хэсэг үүсгэсэн. Энийг би ахалж ажилласан. Ингээд ажил маань дууссан. Дуусахдаа хэрхэн дууссан бэ гэхээр 13 том чиглэлээр үүрэгжүүлсэн ийм тогтоолын төсөл. Тогтоолыг тухайн одоо байнгын ороо болон чуулганаар батлуулж чадсан. Энэ бол том дэвшил гэж би харж байгаа. За тарифын асуудал. Тарифыг одоо дүүрэгт нийслэлд одоо сум аймагт засаг дарганы мөн эсвэл одоо иргэдийн төлөөлөлтийн хурлаар тогтоогоод байна. Гэтэл тэр нь өөрөө эргээд бодит байдал буухгүй буюу их одоо хог тарьж байгаа хэсэг ихийг төлөхгүй, баг төлж байгаа нь мотивацлагдаж, өдөөгдөж багыг төлөхгүй тэгш явчаад байна. Бид нар энэ дахин боловсруулах үйл ажиллагаа, хог хаягдлыг их усүр дээр ангилан ялгаж байгаа энэ үйл ажиллагааг бид нар эдийн засгийн урамшууллаар механизмаар дэмжих ёстой байгаа. За энийг бол хууль эрх зүйн орчинд бол оруулах ёстой. Ялангуяа хог хаягдал үүсгэж байгаа иргэн аж ахуй нэгж үүсгэсэн хэмжээгээр төлөх шаардлагатай байна. Одоо бол бид нар нэг тогтмол нэг үн төлж байгаа. Энэ маань одоо ямар ч нэг итгэвчүүлэлт байхгүй. За би их гаргасан ч баг гаргасан ч би хогоо ангилсан ч ангилаагүй ч нэг л төлбөр төлж байгаа байхгүй юу. Энэ системийг бид нар өөрчилж хогоо их усүр дээр багасгасан бол бага төлбөр төлдөг. Бага төлбөр төлөхийнхөө хэмжээгээр үлдсэн мөнгөө бид нар ангилан ялгах дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих энэ систем рүү орох шаардлагатай. За хоёрдугаарт нь бол энэ үйлдвэрлэгч, импортлогч нар аль болохоор үйлдвэрлэлийнхаа дизайн, бүтээгдэхүүний загварыг өөрчилж дахин боловсруулах боломжтой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань хаягдал болсны дараа эргээд энийг одоо цуглуулж дахин боловсруулах боломжтой материалаар хийх энэ үйл ажиллагааг бас эргэцэн хүрээнд нь бодлогын хүрээнд дэмжих хэрэгтэй байгаа юм. За энэний бол гол амжилттай жишээ бол одоо өнөөдрийн семинараа та бүхэн харж байгаа MCS Coca-Cola-гийн санаачилгаар ус ундааны PET ботлыг дахин боловсруулж хийдэг болж байгаа. За энийг бид нар илүү өргөжүүлэх, ингэснээрээ болол бид нар энэ байгаль булшилгаж байгаа хог хаягдлын хэмжээг 30-40% бууруулах юм бүрэн боломж байна гэж харж байгаа. Энийг ойлгох тусмаа хүмүүс илүү эн чинь ингээд учиртай юм байна. Эн чинь би хамаагүй хайж болохгүй юм байна. Энийг ингээд ангилж зориултын савнд нь хийх юм байна. Сөөхийн хогийн сав нь ангилалтай болно. Байгууллагуудын хогийн сав ангилалт хийдэг болно. Айл өрх болгон гэртээ ангилж хийдэг болно. Аав ээж нь
хүүхдүүд нь хичээлээ заагаад энэ англи хийдэж штэ гэд сураад ирвэл аав ээж нь тэрнээс бас ичээд бас ангилдаг л болно штэ тийм ээ. Ингээд ийм нөлөөллийн байдлаар одоо бид нар энэ англи хийдгээс л хамаг ажил эхэлнэ хэрэглэгчийн хувьд. Үйлдвэрлэгч нар тэнцвэртэй хариуцлага хүлээх ёстой. Эргээд хогийг бий болгож одоо бүтээгдэхүүн бизнес хийж байгаа бол эргээд тэндээ одоо хариуцлагатай хандаад хогоо дахин боловсруулалтанд дахин боловсруулагдсан түүхийдээ хийсэн сав баглаа ашиглах ийм хариуцлага тогтолцоо бүрдүүлж байгаа. Одоо хэрэглэгчдээс анхаарах ёстой зүйлс нөх юм бол айгүй их дотор нөгөө нэг шингэний үлдэгдэлтэй хайдаг. Тэгээд одоо нөгөө нэг кофений цаас хийчдэг, сорвол хийчдэг. Ер нь бол янз бүрийн юм ингээд гарч ирдэг. Яг нөгөө цуглуулалтын процесс төр бол за тэгээд хэрэглэгчд бол яг англи ялгах дадал, зөв дадалд бас ингээд одоо хэвших шаардлагатай байгаад байгаа. За тэгээд ингэм бол бас манай үйлдвэрлэлийн маань гарц нэмэгдэн одоо нөгөө нэг англи ялгах процесс маань ингээд бас цэгцрэх учраас үр ашиг нь мэдээж нэмэгдэнэ гэж бол үзэж байгаа. Хэрэглэгчдэд хүүхэд залуучууд ялангуяа одоо ирээдүйд тэр зуршилд орно гэсэн үг. Өөрөөр англиад тэ энэ чинь нийт тоглолт дотор нийлүүлээд хайчих биш тэ. Англиад дахин боловсруулалт руу шууд өгдөг. Төөрөө тэр одоо хогийн цэг рүү очиж булагддаг биш байх. Ийм одоо боловсрал мэдлэгийг олгоод суурийн тавиад явъя гэсэн. Тэр үндсээр одоо recycling актем буюу дахин боловсруулалтын актем байгуулагдсан. Энэ актем бол тэр 22-ын төвчөний хүнд байгаа TML пластик үйлдвэр байгаа. Тэр актем дээр очиод энд одоо хүүхдүүд очиод сэтгүүлчнэр очиод бүгд одоо хүмүүс очиод сонирхож болно. Яаж одоо дахин хунцар цуглуулагдсан хунцар сав яаж дахин боловсруулалтанд ороод хэрхэн түүхийд болт юм бэ гэж. Форумын төгсгөлд мэрэгжлийн зөвлөл үүсгэн байгуулагдлаа. Хууль эрх зүйн шинжилгээг зөвхөн төр хийх бус хувийн хвшил өөрсдөө нэгдэж нэг дуугаар бодлогын саналаа хөргүүлэх шаардлагатайг энэхүү хэлэлцүүлэг баталсан юм а. Улмаар салбартаа манлайлагч нийт 9 компани MCS Coca-Cola, Apo, Monos Food, MJ Aqua, Ovs Huns, Алтан жолоо Trade, TML Plastic, SCL Smart Solution, Multipack нэгдэж доктортой сабаглаа боодлын зөвлөлийг үүсгэн байгуулах тунхаглалд гарын хэсэг зурлаа. Энэхүү зөвлөл нь цаашид үйлдвэрлэгчийн өргөтгсөн хариуцлагын тогтолцооны боломжит хувилбаруудыг судалж, оролцогчдын байр суурийг нэгтгэн төрд бодлогын зөвлөмж боловсруулж өгөх үндсэн платформ болон ажиллах юм а. Форумын зохион байгуулалт миний хүлээлтийг давсан. Бодлого боловсруулагчид, засгийн газар, салбарын түншүүдгээд олон талын төлөөлөл оролцлоо. Мөн зөвлөл байгуулагдлаа. Бид хамгийн ихэнд ямар алхам хийхээ шийднэ. Дараа нь парламент, засгийн газар санал, мэдээлэл солилцох нэгдсэн харилцаа холбоо тогтоох хэлбэрийг бий болгоно. Үүнийхээ дараа сургууль, олон нийтэд мэдээлэл, ойлголт өгөх ажлуудыг хийнэ. Бид засгийн газар болон парламенттай асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх болно. Өнөөдрөөс энэ ажлууд идэвхжиж байна. Монголын ус ундааны салбарын доктортой сав баглааны боодлын форум 2026-г та бүхэндээ томилон хүргэлээ.